Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орон даяар хавар намар моторх үйл ажиллагаа улам их эрчимжиж байгаа. Тэр бумаар тоологдох бид мод тарих хэвээр. Энийг нүүбийн өмнө амласан. Хоёрдугаар бид ногоон дэлхийг бүтээхэд тодорхой хэмжээний монголчууд маань хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Өнөөдөр энэ их хаадын цэлд хүрээлэнд ерөнхийлөгчийн хамгийн газар болон баялаг бүтээгчид хамтдаа ингээд мод тарьж байгаа ийм сайхан үйл явдал болж байна. нь 1500 гаад сая мод тарихын томоохон ажил өрнөө явж байна. Мод тарих бол бас нэг хэрэг, модыг арчилж ургуулах нь маш чухал юм аа. Тийм учраас энэ хар хорин хотын эргэн тойронд баригдаж байгаа энэ ногоон байгууламжуудыг арчлаад аваад явах хар хорин хотын захирагчийн алба байгуулагдсан байгаа. Мөн хар хорин хотыг барих хууль тогтоомжууд бүгд батлагдсан учраас энэ ажил бол нэлээд эрчимтэй явж байгаа.